саран чулуун гишүүнтэйгээ төслийн бишрээтэй эрдийн төлөөлөлтөйгээ хэдүүлээ хамтдаа ингээд өнөөдөр ихтлгүүр хүртэл ярилцаж асуудлыг шийдэхээр бас ярилцаж зөвлөмжийн авахаар ингээд явж байна. Энэ замыг юу гэж нэрлэдэг гэж? Бөөрийн алуур. Бөөрийн алуур. Тэрийн өнөөс ингээд явхад энэ зүгээр харагдаад байгаа бол хурдан явхад маш их ингээд чичиргээд оргио өгдөг юм байна. Тийм. За одоо энэ доошоо хэсэг бас нөгөө өвөл хамгийн их хүн халтардаг. Энэ хивгээ жоохон эвгүй тийм хивгээ байгаад байгаа гэсэн. Жижиг замуудын нэг сайн тал нь бол эвдрэлж баг гэхдээ оргион үүснээр бол бөөрийн алуур буюу хурдан явхад бөөр маш их чичирт оргид юм байна шүү дээ. Тийм. Тэгээд ягаад би энийг хэлмээр байгаа гэхээр энэ тэрэгэн зэрэг дуугууг зөвхөн хүүхдүүд хэрэглэх байхгүй юу? Нөгөө нэг жоохон хүүхдийн төрдөг тэрэгэн дээр байгаа жижигхэн хүүхдүүдийн маань бөөр бас одоо аюултай. Одоо хүүхдэд түрээд турж байгаа ээжүүд жишээл энэ замаар явахдаа хүүхдийн нь бөөрийг ямар их дөргиж байгаа вэ гэдгийг бас бид нэр бодох хэрэгтэй байгаа. За ингээд энэ хуучны эсгүүд байж байгаа. Хувийн эсгүүдээр бас гайгүй те. Захын эсгүүдээр ер нь асуудалтай байдаг те. Тий. Энэ джет скутер энэ нөгөө байкууд шүү дээ. Түрээсэж мөнгө төлөлтөө нэг энэ дугаараа даачсан. Эко бай юу гоо гэдэгт гарсан юм те. Джет скутер эдгээр хариусан хааж тавиад байгаа юм те. Бид нарт хоёулаа уулзж байгаа нэг юм тайлбарлаж үлчээжгээ хэлчихэд бид нар аюу хордон хийж байгаа. За нөгөө бөөрийн алуурны хэсэг. Одоо энэ хэсэг харагдчихж шүү дээ. Ажлын хэн байлаа гэхэд энд нь бол дөрвөлжин тэгшнээрээ энд нь хөндлөн өрснөөрөө энэ бол хамаагүй чичиргэнтэй байдгийм байна. Яг ижлэг материал өрөлтнийхөө хэнээс болчих. Тэр ямар ч чулуун зам уу? дөрүүлж дүүрэх. Шоонууд. Шоонууд хэцүү. Нүхтэй эко автон гэж байдаг. Эко автон маань өөрөө тэрэгэнцрийнхаа явгууны зам зориулагдаагүй учраас дугуун орж цаад маш хүндрэлтэй байдаг юм байна. Адилхан хээтэй автонгуудыг бас ямар хээтэй авах вэ? Дөрвөлжин нөгөө шоонууд бас ингээд тэрэгцэртэй иргэд хүүхдүүдтэй хүрээ явахд бол маш хэцүү. Одоо хийгдэж байгаа эсрүүд дээр бол за энэ нөгөө шорон дээр бол ер нь бол 10 сарын 15 урт бол хийгээд бүгдийн тэр үйл хийгээд дуусгаад тий эх чинь зарим ажлуудаа үргэлжлүүлэх гэж байгаа. Одоо шил энэ зам 10 сар дуусна. Одоо 2 сарын дотор чадлаараа хийгээд тэгээ бид нар бол энэ төв голын хэсгийн магистратуудаа бүгдийн цасаад дуусчих юм бол за одоо иргэд маань бас яг харж байгаа энэ эко мобилийн тапагийн энэ скутеруудыг бас байршлуудаа зөв тавьж юмаар байна. Орцгарч хааж тавьж зүгээр. Эдүүсийн байрал дээр бас менежер зүртэн шууд дуудаад уулзъя тий. Тэмцгүй болгодог. Байгууллага орцгарч шууд хаагаад тавьчих шүү дээ тий. Харин одоо энэ үйлчлэлийн газар агаад энэ эднэрийг ингээд гой нөгөө налуу зам хийвэл шагнадаг ч юм уу татвараас хөнгөлдөг ч юм уу нөгөө нэг хувруу тоосдог ч юм уу талаар хэдүүлээ яриг гэвэл одоо эднэрийг ингээд нөгөө дата мэдээллийн газар байна тий. Зарим зөвшөөрлөө. Одоо ингээд Улаанбаатар хотын хэмжээнд ийм байна. Одоо энэ чинь ингээд зоригтой байсан хуучин байшин ингээд өргөтгөөд хөлсөөр авцсан. Энийг бол өргөтгэл гэж хэлээд байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн одоо хэдэн жил байлаа. Хөлтөр ч өгөхгүй байгаа тийм. Ер нь бол хөл байсан. Тэгээд эдгээр чинь ингэж хийчээд нэг жил ингэж онгохта довжгоо өргөтгчээ. Довжгоо өргөтөнгүүтээ 2 3 жил болж байгаа довжин дээр сандал тавьчих. Сандал тавьж 2 жил болоод тал ашилт тэгээд тэгээ ингээ өргөтгөөд ингэж явсараа юм болцсон. Тэгээд одоо энэ аж ахуйн нэгжүүдтэй шаардлагын тавиад буцаж буулга гэдээ маш их тэмцэж байна. Тэгээд яг дэлхийн улсуудын хөгжлийг харахад хотууд зарим газар аим өргөтгөл байдаг. Гэхдээ манай хот хэтрээд байна. Замгүй болчихж байгаа. Та энийг хартаа. Энэ өргөтгөл нь тэдэндээ тэр нөгөө газрын хүчиг баримт дотор байдаг юм ингээд одоо шууд нөхгүй. Эдгээр чинь ингээ дур мөдөд хуваараа шууд дур мөдө хийчихэж байгаа. энэ зам бол гэргэнцтэй хүн болон хүмүүс яваад өгөх нь бол амар уурлаад. Тэгээд одоо ингээ шулуу явж болж идэ ойлоо дөрвөлтгөө. Тийм. Хал онголцоо. Уушлаарай. Нэг онголцоо. За эдгээр рүү бол харцсангоо. За сараа гişэ ороод та. За ингэж оруулж. За энэ хаалгыг хараа манайхаа ингэж орох хэрэгтэй. Энэ газрын зургийг аваад энэ дунд налуу зам хийсэнд баярлалаа гэд бүр зарлчих юм та эдний бизнесийг нь те. Тэгвэл нөө бусны санаа аав штэ те. Жохон ч гэсэн ингэ хийцэн байгаа штэ. Бусны бол байхгүй штэ. Бусны бол юу ч байхгүй. Эдний бол жохон хийцэн байгаа байхгүй. Өндөр настан бас жоохон энэ бол хараад надад ичвэл тэгтээ эдний талбай жижиг юм байна. явж байгаа. Тэгтээ эдний нөгөө нэг хаалга онгоол талбай жижиг юм байна. Жижигхэн талбай нараа жижиг юм байна. Жижиг боломжтой. Энэ бүр жижиг. Налуу замтай үйлчлэгийн нэг бол налуу замгүй туусаа илүү өнөө ажилттай ажиллах боломжтой. Шинзам бол явахад үнэхээр амар бараг хүний төрүүлгүйгээр бараг өөрөө явчихад бараг энэ одоо Амбах магистрат төв замуудыг бүгдийг нь бодож байгаа. Довж байгаа бас зас гээд байгаа. Гэхдээ довж байгаа бас засаагүй юм байна.
Энэ дуржиг аваа гэсэн бол ш. Харин тэдэн нэр ингээд дуулж. Амбаагийн автомат учраас таныг ингээд өөрөө чирээд явган замууд дэсгээр нүхтэй ийм эсгүүдээр орохоор гацж байгаа. Тэгэхээс ш ер нь бол төв зам гол юмудаа ингээд чулуун болоод ингээд орцгар чинь юу болчиход та бол өөрөө энэ дугуугаараа яг бол хангалттай болох юм тийм. Гэхдээ энийг чинь хэрэгэл авч чадах хүн байгаа, чадахгүй хүн гэж байгаа. За энэ бол шинэ замын хэсэг жоохон ингээд давхичээ. За хэдүүлээ энэ үрээд төлөөсөө явсаар бол өндөрлөхөр байгаа юм байна.